Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 45 дугаар анги. Догшин Суроо. Энэ үед Суроо цагаан даашинзтай байсан юм. Түүний үнэг мэд царайн дээр хосолсон ховслол түүнийг олноос ялгаруулна. Мөн түүний зан чанар хүмүүсийн ярьдгаас тэсөөр байв. Гэхдээ Суроог орж ирэх үед настангууд царай нухацтай боллоо. Шийтгэх алба маш чанга дэглэмтэй. Шийтгэх албаны настангуудаас өөр хүн орж болохгүй. Суроогийн энэ үйлдэл нь дайрч орж ирж байгаагаас ялгаагүй байв. Настан Суроо, яасан ховор зочин бэ? Ямар хэрэгээр миний шийтгэх албанд ирэв? Суроог сайн санаж ирээгүй мэдсэн ч Лю Чэнген инээмсэглэн угтлаа. Шалахгүй хэрэгтэй, таныг тослоно гэж найдаа. Гэж Суроо мянган үзэгслэн гоо агуулсан инээмсэглэлээ. Хөгшчүүд ч түүний урд тайван байж чадахгүй байв. Хэрэгтэй зүйл байвал хэл чадхаараа туслая. Гэж Лю Чэнген инээмсэглэн хэллээ. Би Чүфэнийг авч явмаар байна. Гэж Суроо инээмсэглэлээ. Энэ үгийг сонссон инээмсэглэлээр дүүрэн Лю Чэнгэний царай асар ихээр хувирлаа. Суроо, тоглоод байна уу? Чүфэний юу хийснийг мэдэж байна уу? Лю Чэнгэний байдал хурц боллоо. Тэр юу ч хийсэн байлаа гэсэн өнөөдөр би түүнийг авч явах л болно. Гэд Суроовч бас инээмсэглэхэ боллоо. Тэгнэ гэж санахгүй шүү. Эртхэн хэлчихье. Бурхан бууж ирээд түүнийг авна гэсэн ч би өгөхгүй. Одоо эндээс гар. Гэд Лю Чэнген гараа даллаад Суроог үл тоолоо. Настан Суроо ийшээ. Гэд хэдэн настан гүйж ирээд инээмсэглээд түүнийг гаргах гэж оролдов. Гэвч тэднийг ойртохоос ч өмнө Суроогийн биеэс хүчтэй энерги ялгарч хуй салхи үүсгэн шоронго бүхэлд нь бүрхлээ. Түүний энерги агаарт уусан даралт үүсгэх үед хэдэн 10 настангууд газар дунан амнаасаа цус цацруулав. Ганц Лю Чэнген л бат гэгчин зогсож байлаа. Энэ үед Суроог тойрон хуй салхи эргэлдэх үед түүний тасхар үсэн дээш доош найгана. Цас мэт цагаан даашинз нь дагн тэнгэрээс буун ирж байгаа мэт баруун зүүн рүү найгахч түүний харц нь мөс мэт хүйтэн байлаа. Би ч бас сануулчихъя. Чи дуртайч вэ дургуйч вэ? Чүфэнийг суллах л болно. Суроо, битгий давраад байгаарай. Энийг харсан Лю Чэнген ч бас уурлаа. Мөн л адилхан хүчтэй энергитэй даралт төмөр шоронго бүрхлээ. Энэ үед эргэн тойрноос гарах хэнгэрэг хаглам дөргөлтуудыг Чүфэн сонсон. Тэр хоёроос гарч байгаа энергийн мөргөлдөөнийг арайхийн эсэргүүцэн дөргөх төмөр шоронго дотроос нь харж байлаа. Энэ энерги даралтыг тэсэлгүй үүслийн төвшний настангууд толгоогоо барин хаашгирцгаана. Гэхдээ Чүфэн зүгээр байсан юм. Хүчтэй энергийн мөргөлдөөнөөс түүнийг нэг дулаахан энерги хамгаалж байсан юм. Лю Чэнген, би чамайг дутуу үнэлж байгаа юм биш. Гэхдээ чамд надтай тулдах эрх байхгүй. Гэнэт Суроо ураг шалгаллаа. Түүний хөл газар хөрсөн даруйд хөдлөх могой мэт газраар цууралт үүсэн Лю Чэнгэнийг чиглэлээ. Лю Чэнгэний урд цууралт ирэх үед тэр хүчтэй түлхэгдэн төмөр хан мөргөн унс юм. Газар тунах үед түүний амнаас цус цацран урслаа. Чи тэр төвшөнд орчихсон юм уу? Ийм хүчтэй болж хаад яагаад дотоод танхимын настангаар байгаад байгаа юм? Гэж Лю Чэнген Суроо руу айдсаар дүүрэн харцаар ширтлээ. Суроогийн хүч түүний төсөөлж байснаас хав илүү давсан байсан юм. Асуух ёсгүй зүйлс гэж байдгийм. Гэд Суроо Лю Чэнген рүү хурцаар ширтээд гараа даллав. Төмөр тасрах чимээгээр Чүфэнийг гараас нь дүүжилж байсан гинж тасарлаа. Ингээд Чүфэн суллагдж газарт тайван гэгчин буув. Суроо яагаад түүнийг аварсныг мэдэхгүй ч тэр Суроогийн хажууд очиж зогсов. Түүний хажууд байсан цагта тэр аюулгүй байна гэдгээ мэдэж байв.
Чүфэн газарт үүссэн цувралтыг хараад гүнзгий амьсгалахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Төмөр шоронго тэр чигтэн зузаан төмрөөр барьсан. Ганц гიშгэлтээр төмрийг ийм болгоно гэдэг Суурауг асар их хүчтэйг харуулна. Чүфэнийг нэг их бэртээгүй байгааг харсан Суурау түн рүү харж инээмсэглээд дагуулan явлаа. Сайн харсны дараа Чүфэн Суурауг маш үзэсгэлэнтэйг анзаарлаа. Сумын царай Суураугийнхаас дутахгүй ч тэр жаахан охин юм. Харин Суурау нэг л тийм нас бий гүйдсэн авраа ялгаруулж байсан ба түүний биеийн үнэр хүртэл ховсдуулмаар сайхан байв. Чүфэн түүний үнэрт ховсдуулан зогсож байхад Суурау гэнэт зогсоод хойш харан хүйтэн өнгөөр Лю Чэнгэнд хэллээ. Чүфэн юм уу Чүовгийнхэн руу нууцаар дайрна гэж мөрөөдсөний ч хэрэггүй шүү. Үгүй бол ганц аж хүүчинч биш. Лю овгийнх чинь гүн цэнхэр нутгаас арчиж хаян шүү. Суурау, битгий намайг хүчлээд байгаарай. Ингээд байвал хэн ч сайнаа үзэхгүй шүү. Гэж Лю Чэнгэн ууртайгаар хариуллаа. Өө, нёгийгээ үзэхгээ юу? Чадах юм бол тэгэлдэ. Хүссэн үед чинь тулалдаж болно шүү. Гэд Суурау инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл мөснөөс ч хүйтэн мэдрэгдэнэ. Олон зүйл Лю Чэнгэнтэй ярилгүй Чүфэнийг дагуулan төмөр шоронгоос явлаа. Суурауг явсны дараа Лю Чэнгэн хийн гарсан бөмбөг мэт газарт нурж унаад дэмэл гөлрөн суулаа. Хэсэг хугацааны дараа тэр гашуудалтай гэгч нь инээмсэглээд хөгшин нүднээс нь нулимс унлаа. Тэр сая худлаа дүр эсгэж байснаа сайн мэдэж байсан юм. Лю овг бол Суу овгийн хажууд юу ч биш. Нэгмүү өчүүхэн шидтэн агуу шидтний эсрэг тэмцэхтэй л адил дурдах ч хэрэггүйц. Лю овгоо устгуулахгүй тулд тэр өнөөдөр болсон зүйлсийг сэтгэл дотроо тээхээс өөр арга түнд байхгүй байсан юм. Настангуудын танхимд Суурау цай бэлдээд завгүй суун. Чүфэн сандалд нэг хөлөө нөгөө хөл дээрээ ачин суугаад Суураугийн хоёр том уул бөөрөнхий өгзөг рүү нууцхан ширтэн. Цасан цагаан даашинзын дээрээс доош шинжихэд урт үзэсгэлэнтэй хөл харагдана. Түүний бүсэлхийн доод хэсгээс өөрийн эрэхгүй хорон гал асна. Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй юм а? Чүфэн битүүхэн санаалдлаа. Ийм сайхан биеийг эдлэх хүнч хэмжээлшгүй азтай байх биз. Ийм сайхан биеийн цасан цагаан арсыг нүцгнэр нь харж чадвал Чүфэн өөрийгөө азтайд тооцохоос өөр яах вэ? Гэхдээ тэр Суурауг энгийн хүн биш гэдгийг мэддэг учраас бодхоос өөр зүйл хийж чадахгүй байв. Дотоод танхимын сурагчдын хувьд тэр сахиусан тэнгэрээс гадна зарим гол танхимын настангууд хүртэл Суурауд сэтгэлээ илчилж араас нь гүйдэг. Гэвч одоо хүртэл хэнч түүнийг өөр юм болгож чадаагүй. Тэгэхээр энэ бүсгүй анхаарлыг энгийн хүмүүс татаж чадахгүй гэсэн үг. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 46 дугаар анги. Салхины нэгдэлд орсон. Тавшраад цай уу? Гэд анхлын үнэртэй цай Чүфэнд өглөө. Баярлалаа Настан Суурав. Их цангаж байлаа. Чүфэн цайг аваад уучглаа. Ахаад байгаа юу? Байгаа. Чүфэнийг нэг залгилтаар цайгаа дуусгах бүрт Суурав ахин дүүргэж өгнө. Хамтлаа цайгаа уусны дараа Чүфэн хэхрэнгээ амаа арчлаа. Чүфэний үйлдэлийг харсан Суурав гайхан өөрөөсөө асуулаа. Энэ юу н айс юм уу? Зүгээр л цангасан юм шиг байна. Ийм залуу дээрээ өхөлтэй нүур тулчгаад айхгүй байна гэдэг ямар их зориг вэ? Алсын хараа амьдралын туршилга нь Чүфэнийг өөр өнцгөөс харахад хүргэв. Суурав бодох тусам зөв хүний аварсан юм шиг санагдана. Настан Суурав, өнөөдөр тусалсанд чинь баярлалаа. Үгүй бол утсан чиний амь минь тасрах байсан биз? Гэд Чүфэн босон чин сэтгэлээсээ талархлаа. Суурав түүнийг элсүүлэхийг хүссэн болохоор аварсан гэдгийг ч гадарлаж байв. Гэхдээ түүнийг аварсан нь үнэн болохоор талархахгүй өнгөрвөл өөрийгөө л хуурч байна гэсэн үг.
Талархах хэрэггүй дээ. Лю Ман өөрөөсөө л болсон. Бас Азуре Драгон сургуулийн настангийн хувьд би чам шиг ховор авьяастай сурагчийг хамгаалах ёстой. Суурав инээмсэглэн гараа сунгаад чи 3 аянганы хэв маягийг сурсан юм чинь буцаагаад өгвөл яаж вэ? Наад тулааны техникийг чинь өөр хүмүүст тарааж болохгүй. Настан Суурав, үннийг хэлэхэд би эхний 2 хэв маягийн л сурсан. 3 дугаар хэв маяг нь хараахан сураагүй байгаа. Гэт Чүфэн 3 аянганы хэв маягаа гаргаж ирсэн ч өгөх шинжгүй байв. Суурав 3 аянганы хэв маягийг аваад Чүфэнд ингэж хэлв. Үннийг хэлэхэд Азуре Драгон сургуулийн үүсгэн байгуулагчаас өөр хинч энэ техникийн 3 дугаар хэв маягийг бүрэн эзэмшиж чадахгүй. Чи эхний 2-ыг сурчихсан бол тэгээд л болоо. Суураугийн хэлхийг сонссон Чүфэн нууцхан баярлсан юм. Учир нь тэр 3 дугаар хэв маягт түүний ойлгохгүй нэг хэсэг байсан юм. Гэхдээ Чүфэн нэг л өдөр тэрийг ойлгох юм шиг санагдаж байв. Тэр үед Азуре Драгон сургууль дотор үүсгэн байгуулагчаас гадна Чүфэн ганцаараа 3 дугаар хэв маягийг бүрэн эзэмшсэн хүн болно. Дараагаар нь Суурав Чүфэн 2 хэсэг ярилцсан юм. Гэхдээ настангийн хуваар л зөвлөгөө өгсөн. Чүфэнийг элсүүлж явах талаар юу ч ярьсангүй. Настангуудын танхимаас явсны дараа Чүфэний харах өнцөг өөрчлөгдлөө. Суурав Суумээгээс хамаагүй намуухан зөөлөн харагдахч түүний бодох байдал нь хамаагүй гүнзгий байсан юм. Ашгүй нэг юм гарч ирв үү? Чүфэн хаалгаар гарвуу үгүй юу сайхан хоолой сонсогдлоо. Тэр зүг рүү харвал эрвэхийн мэт дүрс түн рүү ойртон ирэхийг харна. Энэ бол Суураугийн дүү Суумэй байсан юм. Энэ удаа тусалсанд чинь баярлалаа гэж Чүфэн инээмсэглэлээ. Суураугийн түнд тусалсан шалтгаан энэ охин гэдгийг тэр гадарлаж байв. Ядаж л энэ охин Суурауд очиж байдлыг илтгэсэн. Овоо хүний тус мэддэг болоо юу? Гэхдээ талархах гэж байгаа юм бол ганц амаа хөдөлгөхгүй өөр аргаар илэрхийлэх ёстой биш үү? Үнсүүлмээр байгаа мó? Зайл. Тэврүүлэх юм уу? Зайлээч. За би чамтай гэрлэе. Далдор. Уралснаасаа болж Суумэйн нүр улаасан байв. Тэр Чүфэнийг ичхүргүү гэдгийг мэдэж байсан ч ийм ичхүргүү байна гэж бодсонгүй. Тэр Чүфэнийг үл тоон эргэж хараад явхаар завдав. Суумэйг уурлаад явах гэж байгааг харсан Чүфэн инээлээ. Тэр Суураугаар тоглоом хийж чадахгүй ч энэ жаахан охиноор тоглоом хийж байв. Гэхдээ жаахан инээгээд Чүфэн түүний араас гүйцэж очоод салхины нэгдэлд элсвэл яаж байна? Нэрээ юу? Энэ үгийг сонссон Суумэй тэр даруйдаа зогсоод 2 нүд нь гялалзан Чүфэн рүү ширтэн. Мэдээж би танаа ихчийн ачийг эрт оройгүй хариулах хэрэгтэй. Энэ ачийг хариулахад тооцогдохгүй л дээ. Зүгээр л чиний бяцхан хүслийг биелүүлж байгаа юм. Чүфэн чин сэтгэлээсээ эдгээр үгсийг хэлсэн юм. Суумэй түүний авьяасыг харсан ч одоогийн Чүфэн түүний хувьд юу ч биш юм. Хэрвээ түүнийг авраагүй байсан бол өдийд тэр амьд байхчгүй. Хүн бусдын ачийг хариулж байх ёстой. Чүфэн тийм л хүн юм. Эхлээд тэр нууц чадварыг хүмүүс мэдчих байх гэж айгаад луу бар ах トゥ хоёрын урилгаас татгалзсан ч одоо аль хэдийн тэр хүчээ ил гаргачихсан. Өнөөдөр татгалзсан шалтгаан нь түүнийг Суумэй сүрдүүлсэн болохоор. Гэхдээ одоо бол тэр өөрийн хүчээр Чүюэ болон бусдыг хамгаалах чадалгүй байсан юм. Тиймээс салхины нэгдэлд орох юм бол ашигтай байна уу гэхээс ямар ч гим хоргүй байлаа. Чү овгийнханд ч бас давуу тал болж өгнө. Бас Чүфэн эгчдүү хоёрын цаана орших суу овг тэмч энгийн биш гэдгийг битүүхэн гадарлав. Нууцлаг техниктэй овг энгийн байхгүй нь тодорхой. Дор хаяж Азуре Драгон сургуультай дүүцхүйц хүчтэй овг байх. Тэгээд Чүфэн дотроо битүүхэн Суурав Суумэй хоёрыг Азуре Драгон сургуульд байгаа шалтгаан нь овогтой хүн элсүүлэх гэж байгаа гэдгийг ч гадарлаа. Лю Чэнгэний асуусан шиг ийм хүчтэй болцоход яагаад гол танхимын настан болохгүй дотоод танхимд байгаад байгаа юм?
Учир нь гол танхимын сурагчдыг ээлсүүлж авах амаргүй. Харин ихэнх дотоод танхимын сурагчид шинэ хүмүүс байдаг болохоор өөрсөддөө ээлсүүлж авах илүү амар байдаг. Эцсийн эцэст эгч дүү хоёр овгийнхоо хүчийг л нэмэх зорилготой байгаа. Чүү Фэнч түүнд нь нэмэр болохоор шийдсэн юм. Овоо ухамсартай юм шив. Чүү Фэний зөвшөөрхийг харсан Суу Мэй хөөрхөн инээмсэглээд ингэж хэллээ. Салхины нэгдэл яг даалгаварт явах гэж байсан юм. Чи ч бас хамт яваарай. Даалгавар олуулаа явдаг ямар даалгавар байдаг юм? Гэж Чүү Фэн гайхан асуулаа. Салхины нэгдлийн хүчийг авч үзвэл хүн бүр дээд төвшний даалгавруудыг ганцаараа биелүүлэх чадвартай. Тийм байтал яагаад нийлж даалгавар биелүүлнэ гэж? Даалгавар сонгох газраас авдаг хогийн даалгавар гэж бодоо юу? Салхины нэгдэл тиймэрхүү даалгавар биелүүлдэггүй юм. Бидний биелүүлдэг даалгаврууд гол танхимын сурагчдаас дутхааргүй хүнд байдаг болохоор бие бэлдсэн чинь дээр шүү. Бас энэ даалгаврын шагналч бас маш их. Бидэнд даалгавар биелүүлсэний шагнал хүн өгч байгаа юм биш. Тэр даалгавраас олсон бүх зүйлсээ бид өөрсдөө авдаг. Гэж Суу Мэй нухацтай гэгч нь хэллээ. Новш гэж бид дээрэм хийхгүй юм байгаа үсттэй. Гэд Чүү Фэн инээмсэглэлээ. Тэнэг гэдэг нь маргааш үд дундын үед энэ дээрээ бас Азуурэ дараагийн сургуулийн 4-р хувцас өмсөж болохгүй шүү. Гэж Суу Мэй нэг цаас энгэрийн тэмдгийн хамт Чүү Фэнд өглөө. Цаасан дээр маргааш уулзах газрын байршил, харин энгэрийн тэмдэг дээр салхины нэгдлийн сүлд байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 47 дугаар анги. Халуун дулаан оройн хоол. Бас сэлмийн нэгдэл манай овгийн хүмүүст гай болохгүйз. Гэж Чүү Фэн өөртөө санаа зовхгүй ч Чүү Юэ тэр хэдэд санаа зовж байлаа. Мэдхгүй юм. Сэлмийн нэгдэл чинь Лив нэгдэл шиг бусдын ард талд найддаг хогийн нэгдэл биш. Тэд овоо хүчтэй нэгдэл. Гэхдээ тэд асуудал тарих юм бол манай салхины нэгдэл дотоод танхимд хэн нь босс гэдгийг харуулад өгнө. Ярьж дуусаад Суу Мэй яваад өглөө. Түүнийг ажиглах юм бол сайхан ааштай байгаа нь харагдана. Салхины нэгдэл хэр хүчтэй юм бол доо? Гэж Чүү Фэн гартаа байх тэмдэг рүү хараад гайхан зогсно. Суу Мэйн хэлснийг бодож үзвэл салхины нэгдлийн хажууд сэлмийн нэгдэл юм шинэ биш юм шиг. Салхины нэгдэл тэмч дорой биш гэдгийг тод илтгэж байлаа. Чүү Фэн салхины нэгдлийн тэмдгийг энгэртээ зүүгээд дотоод танхимаар албаар алхан явв. Учир нь тэр сэлмийн нэгдэлд хандан би одоо салхины нэгдэлд орсон болохоор миний гэр бүлийг оролдоод хэрэггүй шүү гэсэн санааг илэрхийлж байв. Хараач, Чүү Фэн биш үү? Лив нэгдлийг сөөрүүлж Лив маныг зассан Чүү Фэн үү? Гарцаагүй мөн байна. Тэр үед би тэнд байсан болохоор буруу танино гэж байхгүй. Гэхдээ түүнийг шийтгэх алба авч яваагүй л үү? Тэр ягаад зөв зүгээр байдаг вүлээ? Бас түүний цээжийг хараач. Тэр салхины нэгдлийн тэмдэг биш үү? Тэр салхины нэгдэлд орчихож. Эхлээд тэр салхины нэгдэлд орохоос татгалцсан. Гэхдээ одоо тэр салхины нэгдэлд ороод зогсохгүй шийтгэх албанаас зөв зүгээр мултарсан байна. Чүү Фэний цаана хэн байгаа бол? Хьюманыг тэгж хэрцгэлсэнд нь гайх зүйл алга. Чүү Фэн харагдаж байгаа шигээ энгийн биш бололтой. Түүнийг ирээдүйд өдөж болохгүй шүү. Чүү Фэнийг алхаж байхад түүнийг таньсан хүмүүс гайхан уулга алдацгаана. Чүү Фэний хүчийг бэшрэн санаа алдахын зэрэгцээ. Түүний ард ямар хүч байгаа бол гэдгийг бодоцгооно. Нилээн удаан алхсны дараа сэлмийн нэгдлийн нилээн хэдэн хүнтэй таарсан юм. Гэвч хэнч түн рүү дайрч зөрөглөхгүй байгаа нь салхины нэгдлийн сүр хүчийг үзүүлж байв. Чүү Фэнийг байшиндаа ирэх үед байрны гэрэл асаалттайгаас гадна урд хаалган дээр хэдэн хүн зогсож байхыг харлаа. Тэдний аураг мэдэрсний дараа Чүү Вэй тэр хэд болохыг мэдлээ. Чүү Вэй, юугаа хийж байгаа юм? Шархны боолтоор дүүрсэн Чүү Вэй тэр хэд өөрсдийнхөө байранд амрахгүй гэрийнх нь гадаа эргэлдэж байхыг харсан Чүү Фэн нэг л ойлгохгүй байлаа. Чүү Фэн, ашгүй ирчихээ юу? Ашгүй дээ. Зүгээр байгаа чинь яамаа да. Чүү Фэн, хурдан дотгошоор бүгдээрээ чамайг хүлээж байгаа. Чүү Фэнийг харсан Чүү Вэй тэр хэдийн санаа амран түүнийг инээмсэглэл дүүрэн нүрээр дотгош дагуулan орлоо.
Гэрийн хаалгыг нээгээд орох үед чүү юэ чүү швэ болон бусдыг олж харлаа. Чүү нэгдлийн бусад хүмүүс ч бас ирсэн байв. Том өрөөний голд маш том ширээн дээр түүний дуртай амтд хоолунд дүүрэн байв. Чүүфэнийг баригдаад явсны дараа тэд Чүүфэнийг өршөөгөөч гэж гуйх гэж яваад өөрсдөө хоригдох шахсныг Чүүфэн мэдлээ. Азар сууруу ирж тэдэнд тусалж тэг зогсохгүй сууруу тэдэнд Чүүфэний герт хоолундыг бэлдээд хүлээж бай. Чүүфэн заавал очно гэж загсан байна. Энэ Чүүфэний анх удаага овгийнхонтойгоо хоол идэж байгаа нь биш юм. Гэхдээ Чүүфэн анх удаа л гэр бүлийн уур амьсгалыг мэдэрсэн юм. Бүгд л түүнд чин сэтгэлээсээ санаа зовж, сэтгэлээсээ талархаж байгаа нь Чүүфэнд маш их таалагдав. Дараа өглөө нь Чүүфэн босоод даалгаврын пайзнуудаа гаргаж ирлээ. Тэр Сумэй болон нөгөө дүүлтэй хамт даалгаварт явах гэж байгаагаас хойш энэ даалгаврууд түүнд нэмэргүй болохоор буцааж өгөх гэж байв. Гэтэл тэр гэрээсээ гарах үед Дуан Юушуаныг явж байхыг харлаа. Энэ үед Чүүфэн дотроо битүүхэн баярлаад чангаар хашгирлаа. "Хөөе чи, нана зогс." Түүний хашгирахыг сонссон Дуан Юушуаны бие өөрийн эрэхгүй чэчэрлээ. Толгоогоо эргүүлээд харах үед түүний царай нь улам илүү цонхив. Чүүфэний алдар нэр дотоод танхимаар аль хэдийн тархчихсан. Дуан Юушуан ч юу гэж мэдээнээс хоцорхов, тэр Чүүфэнээс хамгийн их айж байв. Өмнө нь Чүүфэнтэй хүндэтгэлгүй харьцаж байснаа бодох тусам Чүүфэн түүнээс хариугаа авах байх гэж айж байлаа. Тэгээд ч зогсохгүй тэр урд шүнж тайван унтаж чадаагүй. Одоо ингээд Люманы өндөгнүүдийг хагалсан Чүүфэнтэй таарсан түүний хөл өөрийн эрэхгүй сольдов. Чүүфэн түүний урд ойртон ирэхэд тэр газар падхийн сөхрөөд өршөөл гуйж эхлэв. "Босс Чүүфэн, өчигдөр би таныг танилгүй уурлуулсан. Намайг энэ удаа л өршөөчих гуйж байна." Юугаар яриад байна? Чүүфэнд хэлэх үгч олдохгүй байв. Дараа нь тэр Дуан Юушуанд цүнхээ өгөөд инээмсэглэнгээ хэллээ. "Дуан, дургуцахгүй бол энийг даалгавар сонгох газар буцаагаад тавьчих." "Энийг өгөх гэж дуудсан юм уу?" гэд Дуан Юушуан эвгүй байдалд орон цүнхийг авлаа. "Үнэн дээр миний хэлхийг хүссэн зүйл бол хүсэж байсан даалгавар чинь энд байгаа. Төвөг болсон дуучлаарай." гэд Чүүфэн түүний мөрөн дээр гараа тавиад уулзахаар товлсон газар лугаа явлаа. Чүүфэний явсны дараа цугларсан хүмүүсийн харцыг хараад битүүхэн хараалаа. "Навшигч, ичиж үхмээр юм аа." Азуурэ дараагийн сургуулаас гараад Чүүфэн хувцсаа солиод энгийн хувцс гарган өмсөд Сумэйтэй уулзахаар товлсон хаягдсан сүм рүүгээ явлаа. Сүмд орохоосоо өмнө Чүүфэн сүнсний хүчээ ашиглаад дотор 7 хүн байгааг мэдэрлээ. Сүмд орсны дараа эрэгтэй эмэгтэй нийт 7 хүн байсан юм. 7 хүн дунд 3 танил царай харлаа. Сумэй болон Лу бар ах トゥ 2 байв. Гэхдээ нөгөө дөрвийн таньсангүй. Тэдний хүчийг мэдэрч чадахгүй байсан ч царайнаас нь харахтал энгийн хүмүүс биш гэдгийг мэдэв. Нэг эрэгтэй эмэгтэй хос эргэн тойронд нь хүн байхгүй мэтэл нэгэндээ эрхлэнэ. Хүмүүс тэдний харилцааг мэдэхгүй байх вэ гэхээс айж байгаа мэтэл эрхлэлдэнэ. Гэхдээ ягаан хувцтай эрэгтэйг дурдах нь зүйтэй биз. Царайлаг зузаан хөмсөгт том нүдтэй залуу байлаа. Чүүфэнийг харсны дараа тэр толгой дохин инээмсэглэлээ. Их л нөхөрсөг харагдана. Харин цэнхэр хувцтай эрэгтэй нь эсрэгээрээ байв. Чүүфэнийг харсны дараа тэр хүйтнэр ширтээд зогсохгүй бассан янзаар хөм гэлээ. Дараагаар нь Чүүфэнтэй өс хонзонтой мэд царай гаргалаа. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.